За үзэгч та бүхний харж байгаа энэ арт талд харагдаж байгаа маш гоё байшин. За мөн энэ хашаанд байгаа 500 гаруй мод бут сөг бол за 12-3 жилийн өмнө бол огт байгаагүй. За энэ бол битүү хаттай хэсэг байсан. За яг энэ хаттай хэсэгт Эрдэнэтээс орж ирсэн мөнх цаяах маань майхан бариад амьдарч ирсэн. Тэгээ 10 гаруй жилийн хугацаанд одоо энэ өөрийнхөө энэ амьдрах орчныг ийм гоё болгоод тохижуулсан юм мөнх цаяа гэдэг ахыг үзэгч та бүхэндээ танилцуулдаг. Сайхан зогсож байна уу? За сайхан зогсож байна. За энэ газар ирсэн түүх их сонирн байна тийм ээ. Анх майхантай байж. Анх Эрдэнэтээс 12 онд нүүж ирээд тэгээ нэг буух газар хайж явж байгаад нэг энүүхэнд нэг жижигхэн гэрийн буур шиг жоохон ганц гэрийн буур багтах жижигхэн газар олоод тэр үчи ямар юу мө гэж байхгүй шүү дээ. Зөвшөөр нүшрэг жоох нэгээ тэн дээрээ буухсан гэр байхгүй. Тэгээд айл авдан жоохон гэр мэр загчаад юу ч ихнээс 2-3 хоногтой нэг майхан барьж байгаад энэ газар дээр нэг жоохон тогтчихарга бодъё гэдэг. Тэгээ майхан барьчаал тэгээд яасны нэг ганц гэрэл ерөөсө багтах юм байна тэр авдны. Хажуугаар нэг машин явчих юм байна. Өөр ямар ч боломж байхгүй юм. Гэхдээ яах тэгээд тэнд нь бай гэдэг. Тэгээд яасны нөгөө чинь хавар ирсэн чинь нэлээд юу яагаад ирсэн. Дулаараад. Тэгээд дулаараад ирэхэд байшин барьдаг юм болоод гэрээ болчиход. Тэгсэн байшингаа барих гэсэн материал зэтралт болохгүй болохоор ихний яж жижигхэн байшин барих гэдэг 3 жижигхэн байшин барих. Хаашааш гэнэ 3 хэмжээтэй жижигхэн яг ихэндээ яг амбар өрчөөд дараа нь хажууд нь гоё байшин барья гэж бодоод мөрөөдөл тэгээд нэг жижигхэн 3 байшин барь. Тэгээд зунжингаа нөгөөдгийнхээ оргин тойрныг жоохон тэгшлээ штэ нэг жоохон шоромороо чулуун молоогийн түүгээл ингээл жоохон тэгшилж ирэл. Тэгжээд намар болоод нөгөө байшин барих чинь байхгүй. Нөгөө 3-ын байшин дулаалж байгаад өвлжээ гээд. Тэгээд тэр 3 жижигхэн байшингаа дулаалж байгаад өвлчихваа. Дотор нь зоох тавиад. Болж гэнэ авчлаа. Өвлөө авчлаа тэнтэй. Дараа зунаас нь тэгэл зин байшин барьж газараа бэлтгэхгүй болтгүй юм байна. Эсвэл газар ч ерөөсөө нөхцөлгүй хад байна гэсэн. Ямар ч юу байхгүй. Зүлэг мүлэгч байхгүй, зуулалт ерөөсөө хад. Тэгээд амтын үнтэй ярьж байгаа нухдаг барьдаг хүнийг олж ирж байгаад ухуулъя гэсэн чинь ер нь тэгэл их л ухна гэж шүү. Энэ тал өндөр талаас чинь бол 4-5 метр ухах юм байна. За энэ ухсан шороогоо одоо яах юм? Эний ч одоо зөөгөө даваад явна хэцүү. Энэ талд нэгээд энэ намхан тал дээр аваад тасгарч ийл. Тэгээд зөвшөөрлөө тэрч. Тэгээд энэ талаас нь ухсан. Одоо энэ харагдаж байна. Энэ хадыг доош ухсан. Энэ хадыг доош ухаад доош 5-6 метр ухаад ухсан хадаа энэ талтаа буулгаад нам дороо буулгаад тэгээд сул ингээд хадан тал руу болчихчих юм байна. Сул хад. Сул ингээд сорон чинь шууд хадыг аваад ийцсэн чи. Хүн явж болохгүй тэгэн доогоос хад болоод. Тэгээд цаашаага огцом налуу нэг урууцсан нэг шороотой нөгөө машин орж исэн газар нь байхгүй болчлаа. Хажуугаар нь явсараа зөрж яваад энэ талаас орохоор болгоод. Тэгээд тэр газараа жоохон тэгшлмээр болоод. Тэгээд нэг байшин барих гэж үтсэн та. Эхлээ яаж нэг 5-6-гийн байшин барья гэл. Тэгээд 5-6-гийн байшин барьсан нэг шороо морон болдгоо. Тэгэхээр зөв доор нэг юу зөөр оруулж байгаа дээр нь барьчих гээд. Тэгэхгүй нэг хойдлын газар чинь дахиад бүр 5-6 метр ухах болчиход. Болохоо сүүлдээ газраас бүр доор байшин барих болчиход. Тэгэхээр газрынхаа дээр барьж хагаад доор нь ерөөсөд нэг зөөр хуйм оруулж байгаа дээр нь барья гээд. Тэгээ энийг жижигхэн энийг жоох нэг барьсан. Энийхээ нэсэг жоох нэг бариад. Тэгээ энэнтэйгээ нилээд жил болсон. Нөгөө жижигхэн юуныхаа өрөг хуучин байсан 3-3-ийнхаа жижигхэн өрөөгөө жорлон байны өрөө болгоод. Тэрнийхээ урт талд нэг зөөр ирж байгаа дээр нэг унтлагын өрөө барьж байгаа. Тэрэндээ суугаад хажууд нь байшин барьж чадахгүй. Тэгээ энэ рүүгээ ороход их хэцүү шатмат ингээд баахан модон шатмат тавиал ингээд дээшээ нэг бараг энэ ч 3-4 метр явж гэрлөөгөө орно шүү дээ. Тэр нь шат байхгүй. Шорогоор ингээд тавьжал яваал орно. Энэ хэсэгт нь тэгэл жоохон банц тавьж нэг жоохон хөлмөлөө явдаг болохгүй нэг цул хатан дээр байгаа юм чи. Эрэг болгоод. Тэгээ тэрнийгээ цаана нэг блокоор хашаа өрөөд. Тэгээ тэрийгэ таглаад. Зэм чулуу хайргаар чулуу том чулуу над нөхцөлгүй их байсан юм чи. Тэрийгэ шавартаа зурж өрсөөр байгаад нэг 2 метр өндөр хэрэм шиг юм босгож аваад тэрийг бас нүрийн таглахгүй болохгүй блокоор жоохон таглаад тэгээд нэг талбайтаа болж авсан. Тэгээд энэ газар болсон байхгүй. 0.7 болсон. 0.7 газраа та өөрөө хадан дээр одоо бүтээж авсан гэсэн үг байна. Тий энэ тэдний шонцоод хэмжүүлж барьж байгаа тэгээд нэг газрын хэмжээ гаргаж аваад. Тэгээ нөгөөдгөө тэгшэлсээр байгаа тэгэл.
газар болгож аваад. Гоё энэ одоо тань. Одоо бол яг нэг 10 жил болоход бас өөрчлөгдсөн юм байна. Одоо ингээд дээрээс нь одоо энэ хад байсан гэдэг чинь та эргээ харж ах. Тэр машингийнхаа тэр дээдлийн диван дээр та их суух дуртай гэсэн шүү дээ. Тэрээс их гоё. Тэрээс нь дээр суугаад дээрээс нь харддаг байхгүй. Ямар санагдах вэ тэгэхээр? Тэгэхээр ч жоо хийсэн юм харна шүү дээ. Энд ч одоо эхлээд ямар өстөн санаанд ороод тий. Одоо юм болчихж байгаа. За хашаага манай үзэгчдэд бас танилцуулаад явъя тий. За энэ дотор бол ер нь 500 гаруй модууд байгаа гэсэн. Ямар ер нь төрлийн модууд вэ? За цэцгнүүд байна ямар? Эхний ээлжинд хайлаасаа би чи ингээл 100 100-аар багцалж авсан. Хамгийн гол нь хайлсаараа ингээ хүрээлэх гэж санаад. Янз бүр хашаага нэг амьд хашаа болгодог шүү дээ. Тойруулаад захаар ингээл бүх хашаага тойруулаад игнүүлээд ингээд хайлаас нэг хуваас ирэх ингээд нэг багцсандаа 100 ширхэг өгд юм л. Тэгээд тиймэр наваад энд нэг 100-г суулгаад дараа нь тэр цаад игнэнд дахиж нэг 100-г авч суулгаад дараа нь уртлынхаа хэсэгт бас нэг 100-г авч ингээд суулгаад. Тэгээд сүүлдээ хайлаасаа суулгаж дараа дотор нь бас нэг хөөх хэдэн мод зод тарий да. Тэгээ нарс мас гацур матур тэгээд тэгжээс чи бүүс хөөслгэн тэгээд янз бүрийн тийм моднууд нэр гараад тэр чинь ингээл дотор нь суулгалаа. Тэд чинь нэг ширхэг нэг 70,000 авцаа авд юм байна. Нэг 60 метр арай өрөхгүй тийм моднууд ч нэг 60-70,000 болт юм байна. Авах гэсэн юм байна. Нэг нэгээр нь авлаа. Жилд нэг л мод авлаа. Жилд нэг мод аваад нөгөөдгөө торцоор байгаа дараа жил амьдруулж авангуудад хажуугаар дахиж нэг 70,000-аар нэг мод аваад тэрийг хажууд нь суулгаад дахиад нөгөөдгөө маллал өөр мод авахгүй байсан. Нэг нэгээр нь л аваад. Та бол одоо энэ байшинг барихад ч тэр энэ моднуудыг суулгах гэж тэр ерөөсөө өр зөөл тавиагүй гэж. Тавиагүй ингээд яг зарим нэг ах トゥ нэр бас жоохон туслана. Тэгэл дэвтгүүрийнхээ мөнгийг оролцуулаад тэгэл өргөө шиг тэгэл бариада таарсан юм бариада тий. Учиргүй том юм өр тавьж барьчаад төлөхөс сууж яхаар явах тэгэл. Хатан дотор жоохон шороо хийчихэл тэгэл өөрхөн бомдоор. Тийм манд ихэд бас хадуу. Одоо тэгээ штэ наад чи ингээд өөрхөн. Энэ ямар цэцгүүд вэ? Энэ ч одоо цэцэг нь яг нэг цэцэг зарж байгаа судаас тэгэл харж байгаа л өнгийг харж байгаа л авчтээ нэг хүн цэцгэлэг нь зөгийн өөр цэцгэлэг нь тэгэл хулганы сүүлчгнүүд. Одоо тэргээр юу гэдэг та гоё юу хийгээд байгаа юм уу? Хүрхрээ хийгээд байгаа юм. Одоо энд ингээд жижиг хүрхрээ босгох гээд энэ жил оролдож л байгаа. Эдөнгөж эхэлдэ. Энд чинь эхэндээ би нэг жоохон ингээд болгочтой яг санаа нэгэд энийг тэг гаргах чинь тэгээд энийг дараа нь арай жоохон өөрчлөө шүү дээ. Гоё болгоод өөр нөгөө нэг яг хүрхрээ шинжинд тэг хүрхрээ шинжинд нь оруулъя. Яавал орох нь хэмтгэж хамгийн гол нь жижиг нэг юугаар өөрийнхөө нэг энэ авд байгаа юм уу нэг гарын дор юмараа нэг үнгүү шиг ингээд болгоч гарга юу вэ гэсэн зүйл юм бодсон шүү дээ. За хүн бол одоо мөрөөдөж өөр асар хөдөлмөрч байж чадвал өөрийнхөө ийм амьдрах нөхцөл амьдралынхаа энэ орчин нөхцөлийг бол хичнээн сайжруулж болдог байх юм тийм ээ. Энийг та бас хайг харуулсан байна. Энэ тухайгаа бас ярьж өгвөл магадгүй шүү дээ. Гэхдээ яг тэгээд өөрөө гол нь одоо өөрөө нэг жоохон гайгүй шиг тавтай байх гэж л зүтгээд байгаа шүү дээ. Өөртөө тааруулаад нэг ингэ сууж бол гоё юм уу? За ингэ байж бол гоё юм уу гэж бодоол байгаа шээ. Нэг учир манад ямар хүн амт ирж ямар харж үзэх гайхуулах юм юу байх вэ? Өөртөө нэг жоохон тавтай байх л юм бодоод байгаа. Тэгээ бас зүгээр сууж яхаар тэг бас нэг юм жижиг шажиг юм оролцож гэхээр тэгээд ингэ оролдоод байгаа шүү дээ. Ингээд зэтгүүр хүн ажил хийхгүй тэгээд хашаанда тэгээд нөгөө нэг инфинер чи хэвтэр юм болохоор ийш тийш явж болохгүй. Яг л эндээ байна. Хань ер нь юу гэх вэ? Одоо жишээлбэл эмэгтэй хүн эрэгтэй хүн нэг юм майхан бариад тэгээ нэг хаттай газар ирээ бууцсан дагаад ирчихэрч бас болдог ч юм билүү гэж бодох бас байсан. Тэгээд очиргүй над руу хийхгүй шүү дээ. Тэгэл дуугаа тэгэл яагаад шүү дээ. Дотроо бол тэгэл янз бүрийн батал байгаа. Одоо нэг юм хэлэхгүй шүү дээ тэгэл. Яг энэ хад бол одоо яг үзэгч та бүхэн бас харж ивэл яг энэ хад бол одоо нэг 4-5 м. За би 1 м 82 мөр байдаг л. За надаас ингээд дээшээ нэг бас нэг 2 м 10-20 байх шиг байна. За энэ хадыг бол ингээд битүү хад байсан. Энэ хадыг ингээд тэр тийш байгаа ингээд хашааны цааш үргэлжлэл явна шүү дээ. Ийм битүү хадыг мөнх цаях маань ингэж огцоодоос нэг жоохон ухаж угаад тэгээ яг эндээ өөрийнхөө яг ийм амьдрахыг хүссэн 0.7 га газрыг хашаа байшингаа ингэж хийж барьсан байна. Хаднуудаа овоолоод тэгшиж тавьж байгаа. Тэгшлэнгүүтээ. За энэ тал чи өндөр байгаа. Тэгэхээр чи өндөр тал авахад нам газраа асгасаар байгаа тэгшилж байгаа байхгүй. Тэгээд хадаа доогуур нь тавингуудаа дээр нь хөрснүүд асгасаар байгаад хамгийн дээдэлт нь бор хөрсөн асгаад за тэр бор хөрсөн дээр нь одоо бол 500 гаруй мод ургацсан цэцгийн мандалтай. За одоо эндээ бас усан хүрхрээ хийх гэж байгаа гэж байна. За хүнсний ногоогоо тариалцсан ийм бас хөдөлмөрч энэ иргэнийг үзэгч та бүхэндээ хэлцүүллээ.